Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо үзүүлж байна. Монгол Улсын үндсэн хууль болон Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн хүрээнд Улсын их хурлын 48 гишүүнийг пропорционал тогтолцоогоор буюу намын жигсаалтаар сонгохоор хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор Улсын их хурлын 2024 оны ээлжид сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын саналыг 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу 4 хоногийн хугацаанд авахар тогтсон юм. Гадаад улсад байгаа сонгогч та 2024 оны 6 дугаар сарын 15-наас өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлнэ. Сонгогч та харьяалах дипломат төлөөлөгчийн газарт заавал биечлэн очих шаардлагагүй бөгөөд цахимаар бүртгүүлэх боломжтой. Цахимаар бүртгүүлэхийн тулд улсын бүртгэлийн ерөнхий газрын вебсайтад хандаж бүртгүүлэх юм. Харин санал авах өдөр сонгогч та өөрийн биеэр санал авах байранд хүлцэн ирж иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жигсаалттай тулгаж баталгаажуулсны үндсэн дээр санал өгөх юм. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль заасны дагуу тухайн улсын орон нутгийн цагаар тэг 7-оос 22 цаг хүртэлх хугацаанд салбар комиссийн тогтоосон санал авах байранд авна. Гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэн та сонгуульд оролцох хүсэлтэй дипломат төлөөлөгчийн газарт илгээж сонгуульдаа идэвхтэй оролцоорой.